Хуулийн хүрээнд татврын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн suurтгийн албан татвар ингээд энэ дөрвөн багц хуулинд одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлсэн байгаа. За тэгээд та бүхэнд би одоо дэлгэцсэн дээр тайлбарлаа явуулъя гэж бодож байна. За одоо хэрэгжиж байгаа заалтаар бол одоо хүн амын орлогын албан татварт бага дундор дотоо иргэдэд үзүүлдэг шатлсан хөнгөлт гэж байдаг. За энэнийг бол одоо нийт иргэдэд үзүүлье. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд үзүүлье. Нэгэсэндээ одоо хөдөлмөрийн хүнсний доод хэмжээ 792 мянга байгаа тийм ээ. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг хүн байлаа гэж бодъё жишээ нь. Тэгэх юм бол 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хүнсний доод хэмжээнээс нь хүн амын орлогын албан татрыг одоо буцаа олгодог болё, хөнгөлөё. Түүнээс дээш гарсан хэмжээнээсээ хүн амын орлогын албан татраа төлөөд явдаг энэ зохицуултыг оруулж өгч байгаа. За энэ бол одоо нийтдээ жилдээ бол 950 орчим мянган төгрөгийг одоо буцаа авах нэ хөдөлмөр эрхэлж байгаа иргэн маань цалингийнхаа энэ хүн амын орлогын албан татрыг хөнгөлтийг. За мөн одоо хуваарь бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хэлбэршүүлсэн гормоор 1% татвар төлдөг байсан. За энэний одоо таазын бол одоо 1 тэрбум болгож байгаа. 1 тэрбум төгрөгн дотор та одоо худалдаа бизнес эрхэлж орлого олсон байх юм бол хэлбэршүүлсэн гормороо 1% татвараа төлөөд явна. За энэс дээшээ гараад ирэх юм бол орлого зарлагынхаа харьцаагаар татврын өмнөх ашигла тооцоод 10%-аар татвараа төлөө явах нэ. За иргэд маань одоо иргэдийн маань дунд хамгийн их асуудал бол одоо үйл хөдлөх хөрөнгийн борлуулсны татвар за ялангуяа залуу гэр бүлүүдэд маань их сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр тодорхой хэмжээний орон сууцыг өмчлөөд одоо хуулийн төслөөр бид нар 3-5 жилиг тусгасан байгаа. Өмчлөөд үүнийгээ цааш нь зарсан тохиолдолд додолдон борлуулж орон гэрээ одоо томруулах, шинэ орон сууцнд орох гээд энэ үйл хөдлөх хөрөнгөө зарж борлуулах тохиолдолд 2% одоо үйл хөдлөх хөрөнгийн татврыг бол одоо тооцохгүй байхаар өөрчлөлтийг санал болгож байгаа. За дараагийн өөрчлөлтийн бол да. Та нар харагч байгаа үстэй. За тэгээд за аж ахуйн нэгжүүдийн татвар дээр бол одоо 6 тэрбум төгрөгөөс доош явах юм бол доош татврын өмнөх ашигтай байх юм бол 10% татвар. За ингээд 6 тэрбумоос дээш гараад ирэхээр шууд 25% татвар авч байгаа. Орлогын албан татвараас. Тэгэхээр энэнийг бол одоо хитрхи энэ хоёрын хооронд 15% савлгаа бол өндөр байна гэж үзээд 6 тэрбум хүртэл 10%. За ингээд 6-аас 10 тэрбумын хооронд 15% гэдэг шатлыг шинээр оруулж өгч байгаа. За ингээд 10 тэрбумоос дээшээ гарах юм бол өмнө үрдэгчсэн 25% гэдэг ийм дундын зохицуултыг оруулж өгч байгаа. Энэ бол одоо нийтдээ бол нэг 600 гаруй аж ахуйн нэгжид хамрагдана. Одоо татвар бүртгэлтэй байгаа. За энэ бол одоо бид нар 15% төлөхөд бол энэ хэмжээгээр 16-аас 10 тэрбум төгрөгийн одоо татврын ачааллыг бууруулж өгч байна гэж ойлгох ёстой. Уучлаарай. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор өнөөдөр бол одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд 1.5 тэрбум төгрөгийн одоо борлуулалттай байх юм бол 1% татвар төлж байгаа. За энэ босхийг бол одоо 2.5 тэрбум болгож өгье. Үүнд бол одоо нийтдээ та бүхэн харж байгаа 180 мянган аж ахуйн нэгжийн одоо татврын ачааллыг 1% болгож бууруулж өгч байгаа. Өмнө бол одоо борлуулалтын орлогын тааз нь 1.5 тэрбум байсан гэсэн үг. Тэгэхээр энийг 1 тэрбумаар нэмэгдүүлж өгч байна гэсэн үг. За мөн дараагийнх нь за нөт суудхан төлөгчийн босго одоогийн байдлаар бол 50 сая төгрөг байгаа. 50 сая төгрөгөөс дээш гараад ирэх юм бол одоо нөтийн суудхан тооцдог аж ахуйн нэгжээр бүртгүүлээ явдаг. За энийг бол одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс маань маш их хүсэлт ирж байгаа. Нийтдээ нэг 23 мянган аж ахуйн нэгжийг энэ хөнгөлтөнд хамруулах зорилгоор нөтийн суудхан тооцох босхийг бол 400 сая төгрөг болгож байгаа. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань 400 саяас доош борлуулалтын орлоготой байх юм бол нэмэгдсэн үртгийн албан татрыг төлөхгүй нэ гэж одоо та бүхэн маань ойлгох ёстой. За энэ бид нар онцгой татвар дээр нэг өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Импортын буюу одоо гайлын татвар дээр 100 мянган ам доллароос дээш үнэтэй машины 100 мянган ам доллароос дээш гарсан хэсгээс нь одоо 33% одоо онцгой татрыг ногдвол нэмэлт татвар ногдуулна гэдэг. За энэ бол одоо мэдээж бид нар цаашдаа одоо энэ хотын төвчрөл утаа гэдэг энэ асуудалд одоо цахилгаан эко одоо автоврын хэрэгслүүдийг дэмжих зорилгоор одоо оруулж ирж байгаа гэж та бүхэн манаас ойлгох ёстой. Гэхдээ энэ нь бол одоо маш бага хувийг эзэлж байгаа нийт орж иж байгаа машины 0.1 одоо машинаас төлж байгаа орлогын 0.3%-ийг л бүрдүүлж байгаа байна. За ингээд татврын бодлогын хүрээнд бол бид нар энэ 5 заалтыг оруулж ирж байгаа. Одоо бол бид нар та бүхэн мэдж байгаа татврын ерөнхий хууль заасны дагуу шатлсан арга хэмжээ аваад үр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаадаг. Тэгэхээр энэ зохицуултыг бол одоо бид нар арай зөөлөн болгож уяатан болгож өгч байгаа. Нэгэсэндээ орсон орлогын 80% нь
татаж аваад 20% нь бизнесийн үйл ажиллагаагаа явуулах одоо цалин тэтгэврээ урсгал зарлаа шийдээд явах тэр боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн хаадаг биш 20% нь дансанд нь үлдээдэг энэ зохицуултыг оруулж ирж байгаа. За одоогоор бол одоо аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татварыг хугацааг нь бол сунгаж өгье гэж байгаа. Энэ бол одоо бидний хувьд бол одоогийн байдлаар бол 1 жил байгаа. Энийг бол одоо 2 жил болгож сунгаж өгье гэж. За алдангийн дэд хэмжээг 50%-аар тогтооно гэж байгаа. Татврын одоо хүү тургуулын актаар тавигдсан одоо тургуул маань иргэний шүүхээр одоо явахаас өмнө одоо юу гэдэг төлөгдөхгүй байлаа гэхэд энэ алдан маань өсөө яваад байдаг. Энд ямар нэгэн одоо хязгаар байдгүй. За энийг иргэний үйлдэл нийцүүлээ. Ямар нэгэн одоо тургуул одоо энэ актын алдан бол 50% хэтэрж болохгүй үндсэн төлбөрийнхөө гэдэг. Тийм учраас энэ хязгаарыг тавьж өгөхгүй бол үндсэн төлбөрөөс хугацаа явах тусам одоо давах ийм эрсдэл харагддаг. Тэгэхээр энийг бол иргэний үйлдэлээр нийцүүлж өгье гэж. За тайлангийн залруулах хугацааг 2 жил болгож сунгаж өгж байгаа. За нэмэгдсэн өртгийн албан татврыг одоо төлөх хугацааг 2 сар болгож хойшлуулж өгч байгаа. Энэ бол одоо манай импортлагч аж ахуй нэгжүүдэд бас маш их тийм эергээр тусна. Одоогийн байдлаар бол одоо гайл дээр импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гайлын татвар болгон нэмэгдсэн өртгийн албан татврыг урьдчилж байгаа. Тэгээ энэ бол дотоодын аж ахуй нэгжүүд ч гэсэн мөн ялгаагүй үйлчлэл явна. Тэгэхээр бид нэр 2 сарын дараа нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөд явах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Нэг өсөндөө орж ирсэн бараа үйлчлэл болон дотооддоо үзүүлж байгаа бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсныхаа дараа одоо нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөд явах тэр боломжийг одоо бүрдүүлж ийм өөрчлөлтүүдийг одоо өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын хурал өргөн барихаар шийдвэрлэлээ. Ингээд та бүхэнд маань тодруулах зүйл байвал асуулт хариулахад нээлттэй байна. За мөн энэ одоо слайдыг та бүхэн маань хэвлэлийнхнаас маань аваад тодорхойгүй байгаа зүйлүүдэд асуух нээлттэй байна. За тэгээд асуулт өнөөс сэтгүүлчтэй. За энэ татврын өөрчлөлтийг хийснээр бол 27-28 онд бол улсын төсөвд 2.2 их 80 төгрөгийн татврын нөлөөлөл орж ирнэ. За энэ хэмжээгээр бид нар 2.2 их 80-ыг эдийн засгаа одоо идэвхжүүлэх, аж ахуй нэгжүүдэд одоо хөрөнгө оруулалт хийх тийм ээ. Энэ боломжийг иргэдэд одоо орлогыг нэмэгдүүлэх, тэр бодит боломжийг бүрдүүлэхийн тулд төсвийн одоо орлого талаас бол одоо ачааллаас бол төсвүүдээр ачаал аваад мөн энийг хувийн хвшилтэд үлдээж байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ чиглэлээр бол бид нар мэдээж одоо орлого төвлөрүүлэх чиглэл дээр энэ тооцоолоо хийж үтсэн 27-8 онд энэ нэмэгдчихүү татврын ачааллаа шийдвэрлээд явах боломж нь байгаа. Замдан шилдэг засгийн газар хосоо өмнөөс энэ төсвийн хөлсөлийг намын чөлөөр оруулж ирсэн. Тэрнтэй бараг адилхан ших байдлын татврын багцад өөрчлөлт энэ болоо өөрчлөгдсөн. Өнөөдөр бас 400 саятай хүн үздэг тийм. За энэ өмнө нь бол одоо өргөн баригдсан хуулийн татврын багц хууль гэж явж байсан. Багц хуулийн шинжилгээ гэж явж байсан. За энэ хүрээндээ хийсэн асуудлууд сая учрал ерөнхий сайдын засгийн газар бүрэлдээд энэ их хурлаас эргүүлэн татсыг та бүхэн бол мэдж байгаа. За энэ хүрээндээ бид нар түрүүн би хэллээ. Маш одоо багц хуулийг хэлцүүлээд явахд хугацаа орохоор байна. Тэгэхээр бид нар маш энгийн энэ одоо ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй ойрох дорнод төсвийн макро эдийн засаг бизнесийн үйл ажиллагаанд нөлөөллийг бууруулах зорилгоор аж ахуй нэгжүүдтэй бизнесийн идэвхжүүлэх, дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хамгийн одоо боломжит нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа. Энэ тэгээд одоо аж ахуй нэгжүүдэд бусдын бол заалтмуу юм уу? Гол асуудал чи одоо нөөцийн бус нийгмийн дадлын шийдвэр өндөр байгаад өнөөдөр харамшихад хаалгуудаа хааж байгаа асуудал байна шүү дээ. За энэ одоо татврын маань агуулга би сая хэллээ 2.2 их 80-ийн нэмэлт одоо энэ татвраас манай татврын орлого дээр ирдэг 2.2 их 80-ыг аж ахуй нэгж иргэдтэй үлдээж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэр хэмжээгээр бид нар эдийн засгаа идэвхжүүлж өгч байна л гэж ойлгох хэрэгтэй. За энийг давхартаж гэж ойлгож болохгүй да. Зүгээр яг нөгөө төлөлтийн хугацааг бид нар хойшлуулж өгч байна тийм ээ. Гайл дээр орж иж байгаа бол гайлын татвараа төлөөд тухайн импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний нөөтийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулсныхаа дараа буюу 2 сарын дараа төлөх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Энийг одоо их хурлаар хилцээд баталсан тохиолдолд хуулийн хугацааг шийдвэрлэнэ. Хуулийн төсөлд бид нар одоо 27 оны 2 дугаар удирлаас 3 дугаар удирлаас биш 26 оны тэгээ 20 хэрэгжээд явахаар төлөвлөсөн байна. Энэ бол томоохон уулуулгын компаниудын төлөвлөлтөөс энэ юу орж байгаа юм. Оюутлогын асуудал бол бид нар засгийн газрын хоорондын хилцээрээр явж байгаа учраас энэ асуудал энэ дээр орж ирэхгүй. Тэр 792
1%-ийн доод хэмжээс тэрийг хамгийн өндөр цалинтай хүмүүс ч гэсэн байх юм уу? Эсвэл одоо яг 1% хасаад татвараа төлөх юм уу? Эсвэл буцааж авах юм уу? За энийг би ингээд буцаагаад аваад өчтөө. Ерөнхийдөө бол ингээд ойлгочих хэрэгтэй. 792 мянга гэдэг чинь бол хөдөлмөрийн хүнсний доод хэмжээ тийм үү? Энэ хэмжээгээр нь орлогын албан татврыг бас чөлөөлж өгч байгаа. 10%, 1% биш. 10%. Тэгэхээр өнөөдөр жилийнх нь одоо нийт хуримтлал маань 950 мянга орчим төгрөг болно. 950 байхаа би одоо бүр тий 12 сарын хугацаанд тийм ээ. Тэгэхээр ийм хэмжээний орлого маань иргэдийн хөдөлмөрийн эрсдэл иргэдийн маань гар дээр үлдэх нэ л гэж ойлгох хэрэгтэй. 200 мянган төгрөгийн 2 сая төгрөгийн цалинтай хүн бай тэгэхэд 792-оос дээш гарсан дээр нь орлогын албан татраа төлнө. Тий. Одоо 5 сая цалинтай байсан ч гэсэн хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэдтэй. өөрийнхөө жилийн эцэстнээс болох юм эсвэл жилийн цуфаад хоол аваараа сахах гэдэг. Жилийн эцэст одоо буцаа олголт явуулнаа. Иргэд маань одоо нэгсэндээ орлогын албан татрын хөнгөлтийг гар дээр одоо хүлээж авна л гэсэн үг. Буцаа олголт явуулаа. Тий. За урд тодруулах зүйл. За бүгдд нь баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Монгол Улсын засгийн газрын ээлж туралдаанаар олон жил хүлээгдэжсэн, яригдчихсэн ашигт матамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ашигт матамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол сүүлийн бараг 10 орчим жил яригдж өөрчлөгдөхгүй ингэж явж ирсэн юм хуулийн төсөл нийгэм маш их хүлээлттэй байгаа. Монгол улсын эдийн засгийг тэлэх за манай улсын одоо улсад гадны хөрөнгө оруулалт татж оруулж ирэх шинэ мөнгө оруулж ирэх үндсэн суурь салбар бол ашигт одоо энэ уул уурхайн салбар байгаа. За энэ уул уурхайн салбарын одоо хувьд шинжилсэн энэ найруулгыг одоо манай дотоод гадаадын одоо бүх хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд бас ард иргэд ингээд хүлээлттэй байж байгаа. За нэгдүгээр энэ хуулийн одоо хамгийн том өөрчлөлт юун дээр явагдаж байгаа вэ гэхээр амнатын хуваарлалтыг одоо бид аймагт нь суманд нь олгодог болно. Өөрөөр хэлбэл шударгаар одоо бас хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллаж байгаа аймаг орон нутаг илүү давуу тал олддог. Энэ зохицуултыг бид бүхэн хийнэ. Ашигт малтмлын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихгүй байгаа боловч илүү яг ижилхэн орлого хүртээд идэг энэ байдлыг болиулнаа. Уул уурхайн төслүүдтэй хамтарч ажиллаж байгаа, нийгмийн ойлголцол хийж чадж байгаа. Хариуцлагатай уул уурхайн шаардлагыг хамтарч хэрэгжүүлж чадж байгаа сум орон нутгууд илүү амнатын одоо хуваарлалтаас авдаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 10% амнатын нийт орлогын 10%-ийг одоо орон нутгийн хөгжлийн сандаа хуваарлаж байгаа бол шинэ хуулийн төслөөр 15%-ийг орон нутгийн одоо санд хуваарлана. Ингэхдээ энд зөвхөн аймагт нь өгөөд орхидог байсан бол одоо хүн ам, газар нутгийн алсагдсан байдал, мөн бас одоо лицензийн тоо хариуцлагатай уул уурхайтай хамтарч ажиллаж байгаа нөхцөлийг үнэлж 5 одоо нөхцлөөр үнэлээд тухайн суманд нь хүртэл одоо олгодог энэ зохицуулт руу орж байгаа. Хуучин бол ямар нөхцөл байдалтай байсан бэхээр уул уурхайг дэмжиж хамтарч ажиллаж чадж байгаа аймагуудад танах уул уурхайтай уулзраас илүү төлхөө олох боломжгүй. Уул уурхай байхгүй байгаа аймагуудад нь төлхөө олгоно гэдэг. Аймаг дотроо сумдуудтай хуваарлахдаа яг ийм зарчмаар явж исэн учраас ашигт матамлын салбар руу ирсэн одоо энэ байгалийн баялагын үндэсрэг үзэл бол маш их байсан. За энэ бол одоо олон улсын хувьд уул уурхай амжилттай явж байгаа улс орнуудын одоо шилдэг жишээнүүдийн нэг. За Канада, Австрали гэдэг улс орнууд бол яг энэ аргачлалыг бол авч ашигладаг. Тийм учраас ингэхэд бол бид үндсэндээ нэг ашигт матамлын нөөц ашигласны төлбөрийн орлогоос бол үндсэндээ дахиад нэг 200 гаруй тэрбум төгрөгийг одоо бол 400 орчим тэрбум төгрөг одоо хуваарлагдж байна. Энэ дээр нэмээд 200 гаруй тэрбум төгрөг орон нутагт одоо очих ийм зохицуулт руу орно. Ингэжээж одоо сум аймаг орон нутаг өөрийгөө хөгжүүлэх, сургууль цэцэрлэгийнхаа асуудлыг шийдэх, шинэ одоо нэмэлт хөрөнгө санхүү гаргаж, шинэ сайн багш нар авчрах, за дэд үтцийн, за нийгмийн асуудлуудаа шийдэх юм боломжтой болно гэсэн үг. За дараачийн ашигт малтмлын тухай хууль дээр орж ирж байгаа томоохон өөрчлөлт бол зэсийн салбар. Монгол улсын эдийн засаг өөрөө нүүрсэн суурилсан эдийн засаг болчиход байгаа. Зөвхөн өнгөрсөн 2025 онд зэсийн үнийн огцом өсөлтөөс шалтгаалж зэсээс орж ирж байгаа орлого, нүүрсний орлогыг анх удаага давсан юм тохиолдол болсон. Бид өнөөдөр зэстэй орон гэж яригддаг боловч хоёрхан төсөлттэй байгаа. Хоёрхан төсөл үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг нь бол уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөөр. За энэ бол 21.6% амнатын төлбөр төлж байгаа.
Уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөлтөөр өөрөөр хэлбэл дэлхийд байхгүй өндөр хэмжээгээр төлж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт бол оюут толгой. Доктортой байдлын гэрээтэй 5% төлөөд явж байгаа. Хэрвээ бид энийг дэлхийн жишгт нийцүүлж бууруулж ирснээр зэсийн салбараа хөдөлгөнө. Зэсийн салбараа хөдөлгснөөр бид бэлэн хүлээгдэж байгаа 10 төслүүдийг одоо хөдөлгөн ингэснээр үндсэндээ манай улсын зэсийн одоо экспортын хүчин чадал дахин 50%-аар хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Энэ хэрээр одоо төсвийн орлого ард иргэдэд ирэх баялагын сангийн үр өгөөж нэмэгдэнэ гэсэн юм одоо тооцоолыг хийж байна. Зэсийн салбар бол үндсэндээ манай эдийн засгийн суур 2 дахь одоо энэ салбар болж хувирна. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхийн эдтэнд зориулсан олон улсад өрсөлдөх чадвартай бодлого хэрэгжүүлэх нь одоо манай засгийн газрын бодлого. За энэ бол одоо цэвэр мэргэжлийн ийм одоо удирдлага явагддаг. Нүүрсний үн унахад зэсийн үн бас одоо өндөр болж байдаг. Зэсийн үн тогтмол байхад нүүрсний үн бас өндөр болж явж байдаг. Тэгэхээр энэ одоо үйлдлийн одоо доктортой байдлаар бид эдийн засгийнхаа доктортой байдлыг хангах ийм бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Энэ одоо хуулийн өөрчлөлт батлагдаж чадвал хамгийн түрүүнд одоо цагаан суургийн орд шууд уурхаа болоод ажиллахад бэлэн болно. Хармагтан орд бэлэн болно гэд цаана 10 төслүүд биднийг ингээд хүлээгээд байж байна. Дараачийн өөрчлөлт бол чухал ашигт малтмал. Дэлхийн нийтээр за эдийн засгийн агуулгаараа бол одоо маш одоо бага нүүрстэй зэстэй харьцуулбал гэхдээ улс төр геополитикийн нөлөөллөөр асар өндөр одоо үр дүнүүд нөлөөтэй харагдаж байгаа чухал ашигт малтмалын салбар байна. Энэ чухал ашигт малтмалын салбарыг дэлхийн улс орн болгон одоо өндөр хөгжилтэй технологитой энэ улс орн болгон томьёолж тодорхойлж хөрөнгө оруулалтын орчноо тодорхой болгох, нэрлэх, засгийн газрын онцгой анхаарал хандуулах, тусгай гормоор ажиллах энэ зохицуулалтаа хийж байгаа. Монгол улсын хувьд бол чухал ашигт малтмалаа тодорхойлох, зарлах энэ зохицуултыг энэ хуулиараа бид бас хийж өгсөн. За дөрөвдүгээрт бас орж ирж байгаа томоохон өөрчлөлт бол ашигт малтмалын салбарын хайгуулын тусгай зөвшөөрөлтөй холбоотой асуудал байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл одоо тендерийн сонгон шалгаруулалтаар явж байгаа. Сонгоноор гэж. Одоо өөрөөр хэлбэл талбай байлаа гэхэд олон нийтийн өмнө нээлттэй зарлаад 1 сарын хугацаанд материалыг хүлээж аваад хамгийн өндөр үн өгсөнд нь өгөөд ингэ явдаг. Нийт 100 удаагийн арга одоо зарлахад өдөөч орчмол амжилттай болж байгаа. 60 нь бол амжилттай болдоггүй. За хоёрдугаарт бас манай дотоодын аж ахуйн нэгжүүлээс бас хүсэлт их гарч байгаа. Энийг одоо мөнгөтэй гадны хөрөнгө оруулагчид одоо ингэ маш ихээр аваад байна. Тийм учраас манай дотоодын мэргэжлийн компаниуд авахын боломжоор нь хангаж өгөөч. Дээрээс энэ салбараа бас нэмэр байна. Ямар гажиг үүсчихэд байгаа вэ гэвэл одоо бид одоо сөрөг утгаараа дэлхийн рекорд болцсон ингэ явж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө 2 дахин бага. Ийм тоотой байна. Өөрөөр хэлбэл бид ирээдүйн үр хүүхдийнхаа ирээдүйнхөө өмнө тэдний ирээдүйд хэрэглэх орд газруудыг нээн илрүүлж, судалж, тогтоож бий болгох ажлаа хийхгүй байх гэсэн үг. Саяхан одоо жил гарахны өмнө, жил орчмын өмнө оюут орд гэж уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөлтийн дэрэгдэх одоо том ордыг бид хамгийн сүүлийн өрөмдлөгийг нь очиж одоо үзчихсэн, хүлээж авч ирсэн. Энэ ордын хайгуулын ажил ихэд 50 жил үргэлжилсэн байдаг. Тэгэхээр бид 50 жилийн дараа бидний үр хүүхэд ямар одоо орд газраа ашиглаж хэрэглэх вэ гэдэг дээр энэ хайгуулын тус салбараа нээхгүй бол одоо байгаа ашиглалтын одоо энэ талбаануудаа ашиглаад манай эдийн засаг энээс цааш хэлэх ямар ч боломжгүй болчихдог. Тэгэхээр бид дэлхийн дунджаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө 5 дахин их хамгийн багадаа явж ээж орд газруу дараачийн уурхайн боломжууд нээгдэж идэг. Монгол улсын хувьд бол 1000 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг уурхай гардаг. Улсын одоо нийт хэмжээний газар нутгийн 75% нь уул уурхай ямар нэг үйлдвэрлэл явуулах боломжгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар, урт нэртэй хууль, нөөц, газар гэдэг ингээд олон төрлийн хуулиудаар хязгаарлаад за үлдсэн 25% дээр лиценз олгох боломжтой эрс судалгааны ажлууд хийгддэг. Улсын хэмжээнд бид одоо үндсэндээ нэг 2 хүрэхгүй хувийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр өгсөн байж. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр. Нийтдээ 3 гаруйхан хувиар л одоо уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хэмжээ яригдана. Бүх газар орноо хайгуулын тусгай зөвшөөрөл лицензээр өгчлөө та нар гэдэг асуудал яригддаг. Энд бол тийм байхгүй. Үндсэн аюулгүй байдлын зөвлөөс өгсөн хууль тогтоомжийн дагуу бид нар бол бас энэ хязгаар тоо хэмжээндээ бариад ингээд явж байгаа. Тэгэхээр одоо хайгуулын салбарт ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг авах бол одоо нэгдүгээрт сонгон шалгаруулалт одоо байгаа хэлбэрээр явж болно. Хоёрдугаарт гэрээний үндсэн дээр авч болдог энэ зохицуулт руу хийж байгаа. Гэрээний үндсэн дээр гэдэг нь геологийн суур судалгааны ажил гэж ажил бий. Энэ зөвхөн ашигт малтмалын салбарт хамааралтай асуудал биш. Онцгой байдал, аюулгүй байдал, барилга, хөдөө аж ахуй гэд бусад бүх салбаруудын хувьд энэ газрын хэвлэлийг
энэ газрын хөрсөө судалсан байх ёстой. Энэ бүх суур судалгааны ажлыг хийх ажлыг дэлхийн ямар ч улс орон улсын төсвөөс хөрөнгө гаргаж хийх ёстой байдаг. Энэ ажлыг төртөө гэрээ байгуулад хувийн хөвшил хийх боломжоор бид хангана. Хөрөнгө оруулагчид хийх боломжоор хангана. Ингэхдээ энэ ажлыг хийгээд өгснийх нь хариуд одоо тухайн судалгаа хийсэн газрынхаа тодорхой хэсгийг бас хайгуулын тусгай зөвшөөрлөөр авах боломжоор хангадаг ийм зохицуулт руу орё гэсэн ийм зохицуулттай байгаа. Хоёр төрлийн өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт бол нэг ийм том зарчмын өөрчлөлт орж байгаа. Юу гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг одоо бол аваад хадгалахад бол их амархан хямдхан их удаан хугацаанд хадгалж болдог болчиход байгаа. Бид бол одоо ямар өөрчлөлтийг оруулж байгаа вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр хэлбэрээр олгоно. Нэг, хоёрдугаар хугацааг нь эрс багасгаж байгаа. За гуравдугаар төлбөрийг нь эрс нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл лицензийн 8 худалдаатай холбоотой асуудал үндсэндээ байхгүй болох тал руу чиглүүлнэ. Хоёрдугаарт бол мэрэгжлийн хайгуулын компаниуд энэ салбараа өөрсдөө аваад явах тухай асуудал руу л оруулж байгаа. Энэ бас л олон улсад байдаг жишг. Лицензийн одоо жил бол үндсэндээ одоо манайх 12 жил байгаа, 6 жил болгож байгаа. За энэ хугацаанд одоо эрэл судалгааны хайгуул судалгааныхаа ажлыг хийгээд талингаа хүлээлгэж өгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоод хөрөнгө оруулалтын асуудлаа ингээд шийдэл явах боломжоор нь хангаж байгаа. За төгсгөлд нь бол бид мэдээж одоо уулуурхайн хаалт нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг маш тодорхой тусгаж өгч байгаа. Иргэдийн оролцоотой холбоотой асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа. Юу вэ гэхээр энэ одоо хууль батлагдсанараа бид одоо журмаар явагдаж байгаа сайд нарын тушаалаар батлагддаг журмаар явагдаж байгаа нөхөн сэргээлтийн асуудлыг хуульчилж өгч байгаа. Өөрөөр хэлбэл тухайн уулуурхайн газрын уулуурхайн төслийг эхлээд үйл ажиллагаанд 75% хүрж явах үед хаалтынх нь зардал бүрэн хэмжээнд хоримтлагддаг байх зохицуултыг хийж өгч байгаа. Тухайн одоо эвдэрсэн гэмтсэн газрыг тэр хоримтлаас нь мэрэгжлийн аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлэх ажлыг хийх энэ зардлыг бид одоо урьдчилж авдаг болно. За хоёрдугаарт бол ард иргэдийн оролцоог энд бас төлхөө оруулна гэсэн энэ дэлхийн одоо олон улсад одоо уулуурхайн салбарт өрсөлдөж чадж байгаа улс орнуудын хэрэгжилж байгаа энэ сайн туршлагуудыг одоо төлхөө тусгасан ийм өөрчлөлтийг бид бүхэн одоо тусгалаа. Ингээд одоо бас хөрөнгө оруулалтын орчин сайжирсан энэ хуулийн төслийг одоо удахгүй улсын хурлд өргөн барина. Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд ингээд гарлаа. За дараагийн асуудал бол энэ ногоон тогтоол гэж яригдж байгаа. Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол гэж. Түлш эрчим хүчтэй холбоотой асуудал бол туйлын хүнд асуудал. За би одоо бас Оросын холбооны улсад энэ саяхан хэд хоног ажиллаад бас энэ дизель түлшний үнийн өсөлтийг бас тодорхой хэмжээнд хязгаарлах арга хэмжээг авч одоо бас ерөнхий сайдынхаа хамт шийдвэрлэлээ. За одоо бид бас энэ уламжлалт түлш эрчим хүчний энэ хараат байдлаас ангижирч ногоон чиглэлд өөрчлөлт оруулах ёстой. Энэ ногоон чиглэл рүү орсон өөрчлөлтийн тогтоол бол одоо батлагдаж гарсан. За энэ тогтоол батлагдсанаар бол нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшнээс аж үйлдвэрийн түвшинд төлхөө бодлогоор дэмжих ийм одоо бодлогын хэрэгжилт явагдах юм. Улсын хурл одоо Монгол Улсын ерөнхий сайд улсын хурлын дараагаар ажиллаж явах үедээ өнгөрсөн оны төгсгөлд одоо 119-р тогтоолыг гаргасан улсын хурлын 119-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг одоо аж үйлдвэрийн соёлын сайд ахлаад ажиллаж байна. Энэ хүрээндээ одоо энэ тогтоолыг оруулж ирж байгаа. Энд бол гэр амны орон сууцны дулаалга халаалтын шийдэл, сэргээгдэх усүрийн үүсвэр суурин цахилгаан дулаан хангамж, за энэний хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт мөн татврын хөнгөлтүүд зэрэг асуудлуудыг шийднэ. За хоёрдугаарт бол ногоон санхүүжилтийн болон татврын дэмжлэгийг энэ бага хэмжээний болон том хэмжээний ногоон их үүсвэрүүдэд олгодог болно. За мөн бас энэ цахилгаан автомашинууд болон уртсгсан, сайжруулсан одоо extended range electric vehicle гэж нэрлэдэг энэ цахилгаан автомашинуудад өөрөөр хэлбэл дотооддоо өөр дотроо байгаа жижиг хөдөлгүүрээр цахилгаан үйлдвэрлээд түүгээрээ одоо хөдөлж чадж байгаа энэ машинуудыг ногоон ангилалд оруулж, за мөн бас энэ зээлийн санхүүжилтэнд хамруулах, ногоон зээлийн за чиглэлд оруулах энэ одоо шийдвэр гарч байгаа. За мөн бас одоо цаана нь бол бид уулуурхай хүнд үйлдвэрийн салбарын одоо эрчим хүчийг ногоон одоо эрчим хүчээр хангах шаардлагыг одоо техник эдийн засгийн үндэслэл болон босон шаардлагатай баримт бичгүүдэд оруулах ийм өөрчлөлтийг оруулж байна. За энэ ногоон эрчим хүчний тогтоолын хүрээнд мөн бас энэ аж ахуйн нэгжүүдийн 1% татврын 1% одоо хөнгөлөлтөөрөө Улаанбаатар хот болон Томоохон сум суурин газар хот хоорондын замуудад энэ цахилгаанаар цэнэглэх байгууламжуудыг барихт нь хөнгөлөлтөө зээл олгох, татврын хөнгөлөлт үзүүлэх газрыг нь бий болгох чиглэлд анхаарал хандуулна. Ийм шийдвэр гарч байгаа. За мөн 5 аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 400 мегаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг энэ ондоо багтааж
барьж байгуулах ажлыг эрчим хүчний сайдд үүрэг болгосон ийм одоо утгатай тогтоол гарсан. Тэгэхээр бид бол энэ хамааралт байдлаа бууруулах байгалаас өгсөн бидэнд одоо бурхнаас өгсөн энэ байгалийнхаа давуу тал нар салхины эрчим хүчийг ашиглаж хамаарлаа бууруулах энэ чиглэлийн төрийн бодлого хэрэгжих энэ одоо том шийдвэр гарсан гэж бас та бүхэн ойлгож болно. За баярлалаа. Нэгдүгээрт улс өөрөө ямар ч хайгуулын ажил хийдэггүй. Хийхгүй. Энэ бол маш эрсдэлтэй ажил. Улс бол эрэл судалгааны ажил хийдэг. Геологийн эрэл судалгаа гэдэг бол хайгуулын ажлаас тусдаа. Хайгуулын ажил гэдэг бол цэвэр ашигт малтмал дээр суурьсан ажил явагддаг. Эрэл судалгааны ажил гэдэг бол үер ус, барилга байгууламж, хот төлөвлөлт, аюулгүй байдал гэдэг. За хөдөө аж ахуй гэдэг бүх салбаруудад энэ хөрсийг бүх тэр жигтэн судалдаг. Ийм одоо салбарыг хилдэг. Энэ төрлийн судалгааны ажлыг бол улс заавал хөрөнгө гаргаж хийдэг. Одоо энэ ямар ч дэглэмтэй улс байсан бүгд энд хөрөнгөө гаргаж хийдэг. Америкч гаргаж хийж байдаг. Тэгэхээр энэ ажлыг болвол бид өнгөрсөн энэ 2026 онд бид бол нэг 40 орчим төгрөгөөр хийж чинь энд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Монгол улсын хувьд нийгэм харьцах 50,000-ны масштабаар дөнгөж газар нутгийнхаа 50%-ийг үзсэн байна. Болдог бол 1 харьцах 25,000-аар бүх улсаа бүрхэд газрын хэвлэлийнхээ хаана хөдөө аж ахуй хөгжүүлэх, хаана барилга байгууламж барьж болох юм, хаана одоо газар тариалангаа хөгжүүлэх вэ, хаана ашигт малтмалаа хийх вэ гэдэг чиглэлд үйл ажиллагаагаа дэмжих вэ гэдэг энэ чиглэлээ бид тодорхойлоод газрын хэвлэлийг таньж мэдэх ажлыг хийх ёстой. За хоёрдугаар асуулт нь ямар вэ? Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд ямар шаардлага одоо хуучин хэвээрээ ялгаагүй Монгол улсад татвар төлдөг бүртгэлтэй байх ёстой. Тэгээд одоо татварын альваа нэг үр зээл байхгүй байх ёстой. Мэргэжилтэнтэй байх ёстой. Энэ чиглэлээрээ одоо ажилтдаг байх ёстой гэсэн энэ шаардлагууд байгаа шүү дээ. Зэсийн амнат манай улс бол дэлхийд байхгүй өндөр байгаа. Тийм учраас манай улс хоёрхан төслөөсөө илүү гарахгүй байна. Бид олон улсад өрсөлдөх ёстой. Монгол улс дэлхийн нэг 90 орчим байгалийн баялагтай улс орнуудтай өрсөлдөж байна хөрөнгө оруулалтын орчинд. Бид зэсийн салбарыг хөдөлгөжж өөрөөр хэлбэл байгаа нэг ширхэг бялууга хэрхэн их бөөнөр нь идэх вэ гэдэг уралдаанд биш 10-20 ширхэг бялуутай болоод тэндээсээ одоо хүртцгээе гэдэг ийм л бодлого явуулж байгаа. Тийм асуудал яригдаагүй дээ. Тэгээ оюутлоготой холбоотой хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр хилцээр явагдаж байгаа. Энэ зээлтэй холбоотой асуудал яригддагаас биш татварын тогтворжуулалттай холбоотой асуудлууд бол бас энэ дээр нэг тийм их сэдв болж яригддаггүй. Том хэмжээний хөрөнгө оруулалттай төслүүдэд хөнгөлт үзүүлдэг урт хугацааны боломж олгож том хэмжээний хөрөнгө оруулалт татдаг энэ одоо аргачлал бол дэлхийн бүх улс орн хэрэгжилж явдаг. Одоо энэ амналтыг бууруулах гэдэг нь одоо оюутлогч эрдэнэ тэмгүүний хоёрыг хүмүүс шинээр орж ирэх гэж байгаа юм уу? Шинээр орж ирэх дээр. Хуучин байгаанууд дээр бол одоо уулын баяжуулах эрдэнэ төлөвлөр бол манай төсвийн их томоохон хувь хэмжээг оруулж ирдэг учраас тодорхой хугацаанд одоо байгаа хэмжээгээрээ явна. Ингээд цаашаа одоо бас бусад төслүүд ингээд хөдлөө төсвийн орлого бүрдээд эхлэх үед бусдтайгаа ижилхэн болгоно гэсэн ийм зарчмын байр суурьтай байна. Тэгэхгүй бол өөрөөр хэлбэл юу болдог вэ гэхээр ийм байдаг. Уул уурхай бол мэргэжлийн ажил. Тухайн орд газрыг олборлоод гаргаж ирэхэд одоо бол жишээ нь уулын баяжуулах эрдэнэ төлөвлөр одоо ийм өндөр амнааттай явж байгаа бол энэ уурхаан насжилтыг бид нар богинохсож байна гэсэн үг. 100 жил ашиглах байсан бол 80 жил болгож байна гэсэн үг. Тэгэхээр хожмын үр хөвгттэй тогтвортой одоо ашиглуулах, орд газрыг бүрэн бүтэн ашиглах энэ чиглэлд энэ татвар хурамжийн бодлого бол биднэрт одоо маш чухал байдаг. Энэ бол цэвэр мэрэгжлийн бас шинжилгээ ухаан суурьсан удирдлага л байдаг. Энэ судалгааг яаж хийсэн? Дэлхийн улс орнуудын жишгт нийцүүлж хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөөнд талбарт л одоо дүүцүүлж хийж байгаа. За ингээд баярлалаа та бүхэнд амжилт. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга цолон байна. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс 5-толгой хувьцаат компани хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. За ингээд та бүхэн мэдж байгаа. Улсын хурлын шийдвэрийн дагуу одоо ард түмэндээ байгалийн баялагийг тэгш шударга хуваарлахын зорилгоор бол 2012 онд засгийн газраас Эрдэнэс 5-толгой хувьцаат компани 1072 ширхэг хувьцааг бол иргэн бүрд бол эзэмшүүлсэн. За ингээд энэ төрөөс гаргаж байгаа энэ шийдвэр бол иргэдтэй хувьцаа эзэмшүүлэхдээ тодорхой хязгаарлалт
тавьж шийдвэрлсэн байгаа. За энэ ямар зорилготой байсан бэ гэвэл Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нээлттэй хувьцаат компанид бэлтгэх, за тухайн хувьцаат компани үнэлгээг одоо бодиттой тогтоохын зорилгоор иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг шилжилт хөдөлгөөнд нь тодорхой хязгаарлалт тавьсан байгаа. Тодруулах юм бол одоо иргэд эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад шилжүүлэх, зарах, худалдах, за засгийн газарт одоо нэрлсэн үнээр нь худалдахаас бусад одоо зорилгоор зарчим зарцуулахгүй байх ийм одоо нөхцөлтэйгээр иргэдэд энэ хувьцааг эзэмшүүлсэн байна. За энэ хугацаанд шийдвэрүүдийн үр дүнд бол иргэд эзэмшиж байгаа хувьцаагаа одоо өвлөх энэ харилцаа маань нэлээдгүй удаан хугацаанд бол саатсан, энэ тодорхойгүй байдал үүссэн, энэ нөхцөл байдал гарсан. Тэгэхээр энэ шийдвэрийг энэхүү одоо нөхцөл байдлыг бол шийдэх зорилгоор өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс 5 толгой компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг за энэ одоо хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг өвлөх энэ шилжүүлэх тийм ээ энэ одоо ажиллагааг бол хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг одоо холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлсэн байна. За энэ тогтоол батлагдсанаар 2012 оноос 14-15 жилийн хугацаанд саатсан байсан үгийн харилцаа ерөнхийдөө бол шийдэгдэж ингэж ойлгож байна. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компани бүртгэлтэй нэг 130 мянган гаруй иргэдийн нас барсан иргэдийн хувьцаа түүнд ногдох ногдол ашгийн хөрөнгө бол одоо хүлээн авагч нарт бол шилжих энэ нөхцөл боломжид үүдэж гэж ойлгож байна. За мэдээж иргэд маань бол энэ талаар бол нэгдсэн мэдээлэл ойлголттой байх заашгүй шаардлагатай. За энэ одоо ойлголтыг одоо өгөх. За мэдээж бас энэ өвлөх үйл ажиллагаанд бас төрийн байгууллагын зүгээс бас холбогдох байгууллагын үйл ажиллагааг бас уялдуулж харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг бас одоо хөнгөвчлөх. За иргэдэд чирэгдэлгүй одоо энэ одоо асуудлыг шийдвэрлэх энэ дэмжлэг үзүүлэх үүднээс 2026 оны 6 сарын 1-ний өдрөөс энэхүү тогтоолыг бас дагаж мөрдөх энэ хугацааг бол тааж өгч шийдвэрлсэн байгаа. Яг энэ үгийн харилцаа маань бол иргэний хуулиар зохицуулагддаг харилцаа байгаа. Өв залгамжлалын харилцаа. Ерөнхийдөө бол өвлөх хүсэлтэй бол өгнө. Иргэд бол тухайн одоо өвийг бол одоо хэдэн хүүхэдтэй байх те одоо хэд эцэг эхтэй юм уу үр хүүхэд ах トゥ хамаацаадаг бол иргэний хуулийн дагуу зохицуулагддаг юм. Ер нь адил тэнцүү хэмжээгээр одоо эцэг их нөхөр эхнэр хүүхэд эцэг ихтэй ингээ хувайдлаад явах боломж нь бол байгаа. Энэ харилцаа бол одоо нотротын байгууллага орж ирдэг. Монгол нотрот болон улсын бүртгэлийн байгууллага орж ирээд явцдаг. Тэгэхээр энийг бол түгээрээ иргэний хуулийн дагуу зохицуулагдаад явна. Яг таны асуусан энэ үндэсний төвлөрсөн хадгаламжийн төвд хэдийн хэмжээний иргэдийн хэдэн төгрөг хувирлэмтчихэд байгаа бэ гэдэг. Тэгэхээр 132 мянга гаруй иргэн нас барсан байна. Тэгээ энэтэй бол үүнд эдгээр иргэдийн хувьцаа 100 гаруй сая хувьцаа үүнд хамаарах хуваарлагдах 66.4 тэрбум төгрөгийн ийм одоо ногдол ашиг бол хуримтлал бол байгаа. Тэгэхээр энэ хуримтлал маань бол энэ иргэдийн өвлөх хэрэгтэй хүмүүст маань шилжиж очно л гэсэн үг. Тэгээд би бас түрүүн танилцуулганд дахиндаа хэлсэн. Эрдэнэс 5 толгой компани хувьцааг бол нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажил олон жил явж байна. Өөрөөр хэлбэл энэ компани хувьцааг 20 дахь зах зээл дээр те хөрөнгөний зах зээл дээр гаргаж хувьцааг нь арилжих хэд бэлтгэл ажил хийж байгаа гэсэн. Эний эхний шат болгож энэ өвтөө өвийн одоо харилцааг эхний ээлжинд бол шийдвэрлэх одоо хэрэгтэй, зэгцлэх хэрэгтэй. За хоёрдугаарт бол Эрдэнэс 5 толгой компани үнэлгээг санхүү аудит хийлгэж байгаа бид нар. Сүүлийн 3 жилийн хугацааны үйл ажиллагаанд нь олон улсын бас мэргэжлийн энэ хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулад үйл ажиллагаанд нь хяналт хийлгээд за үүний дараа бол одоо компани үнэлгээ болон тухайн хувьцааны үн цэнийг нэмэгдүүлэх чиглэлдээ ямар хөө ажлууд хийж болох төлөвлөгөөт ажлууд нь хийгдэнэ. Ингэж нөгөө 1072 эзэмшиж байгаа 1072 хувьцаа маань 20 дахь зах зээл дээр арилжаалагдах энэ нөхцөл боломж нь бол бүрдэх юм аа гэж ойлгож болно гэсэн үг. А 2012 оноос 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх төрсөн иргэдэд бол төрийн эзэмшлийн хувьцаанаас бол одоо хасаж тэр шинээр төрсөн иргэдэд нэмж хувьцаа олгох шийдвэр бол гарцсан. Одоо энэ бол эзэмшээ явж байгаа. 2024 оны 1 сарын 1-ээс за өнөөдөр хүртэлх хугацаанд төрж байгаа иргэдийн асуудал бас байгаа. За үүн асуудлыг бол
бид нар бол бас судлаад энэ улсын хурлаа өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэх ёстой. Ойрын хугацаанд ногдол шиг хараад гэсэн юм мэдээлэл байгаа жаргал болсон юм. Ногдлох шиг хуваарлах асуудал бол компани тухай хуулиараа тухайн компани төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргадаг ийм асуудал байгаа. Тэгэхээр бол өнөөдрийн засгийн газрын хурлаан дээр асуудал яригдаг вэ? Одоогийн байдлаар бол мянган шиг хугацааны эдийн засгийн эргэлтийн оролцоог солилцоно гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр худалдан авах одоо хүмүүс тал дээр гадаадын эргэлт бүхэн оруулагчид энэ эргэлтээс хугацаа заах энэ байдлаар шийдэж авах энэ эрсдлийг тавьх яаж гарч байгаа бол хамгийн гол нь эргэлт мянган шиг хугацаа задлаа гэж бодоход тэрийг хөндлөж авах гэдэг нэмэлт баян компаниуд юм уу гадаадын эргэлт юм уу ийм төвлөрөл нэг газрын хийх юм шиг эрсдлийг тавьх яаж гарсан бэ? Ер нь бол энэ судлах гэхээсээ илүү бэлтгэл ажил хангагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ аудит оруулж, хувьцааныхаа үнэлгээг ингээд үлүүлж гин гэдэг бол бэлтгэл ажлаа хангаад явж байгааг л илэрхийлж байгаа. Нөгөө талдаа бол яг арилжаан дээр гараад ирэх юм бол зах зээл дээр 20 зах зээл дээр гараад ирэх юм бол хийн худалдаж авах вэ? Тухайн худалдаж аваа этгээд альва тодорхой хязгаарлалт тавих уу гэдэг асуудлыг та хөндөж байна. Тэгэхээр энэ дээр бол ирээд бас хууль эрх зүйн хувьд компани тухай хуулиар жижиг хувьцаа эзэмшдэг эрхийг бас хамгаалах энэ тодорхой зохицуултууд бас бэлэн байх ёстой. Тэгэхээр энэ ажлууд маань бол цогцоороо багцаараа явна. Тэгэхээр энэ бол бэлтгэл ажил хийгдээд явж байгаа эхний шатны ажил энэ өвтэй холбоотой энэ гаццсан байсан 130 гаруй одоо нас орсон иргэдийн хувьцаа болон түнд ногдох ноглох шиг асуудал ихний ээлжиндэл шийдвэрлэж байна. За баярлалаа. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Монгол Улсын засгийн газраас энэ онд Монголын эдийн засгийн чуулган 2026 оныг 26 арга хэмжээг энэ оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүд хийхээр төлөвлөд байсан. Гэтэл энэ оны одоо 3 дугаар сараас ойрхон дорнод үүссэн эдийн засгийн хурцтнал байдал үүнээс улбаалan Монгол Улсын макро эдийн засгийн одоо тогтвортой байдалд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлөх ийм байдлууд үүсэт байна. Мөн одоо зарим эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдын албан даалгавар бол гарсан 2026 оны тэг 5 тэг 7 гэсэн албан даалгавраар төсвийн одоо сахилга батыг чангатгах, хэмнэлтийн горимд шилжих, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ одоо үүрэг даалгаврууд төрийн захиргааны төв байгууллагууд, төсвийн байгууллагууд одоо өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ хүрээндээ Монгол Улсын Монголын эдийн засгийн чуулган 2026 арга хэмжээг энэ он зохион байгуулахыг цуцалж тааламжтай үед одоо зохион байгуулах зүйтэй гэсэн шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргаж байгааг та бүхэн мэдэгдэж байна. Өнгөрсөн жилүүд яг эдийн засгийн чуулганы зохион байгуулалт бидний юм болсон гэсэн тооцоолол гаргасан. Өөрөөр хэлбэл өөрсдөө үүсэлтэй босгоод зохион яг хувийн хвшлийн оролцоо зохион байгуулалт бол эдийн засгийн чуулганыг зохион байгуулахад бол их өндөр, их оролцоотой. Гэхдээ бас төрийн байгууллагууд энд бас нөгөө шууд болон шууд бус байдлаар оролцдог. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд бол юу вэ гэхээр хэрэгжүүлэхээр байгаа төсөл хөтөлбөрүүд арга хэмжээнүүдээ дахин ирэмлэх ийм албан даалгаврууд байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ эдийн засгийн чуулган 2026-ыг бол цуцалж байна. Дээр нь юу вэ гэхээр ойрхон дорнодод үүсэж байгаа энэ хурцтнал байдал одоо хэдийн хугацаанд үргэлжлэх нь бас их тодорхойгүй байна. Энэ хэмжээгээр эдийн засгийн төвчрөх эрсдэл нь бол бас нэмэгдэх ийм хандлагатай байна гэж үзэж байгаа юм. Энэ эдийн засгийн формыг болохоор эдийн засгийн одоо чуулган гэсэн тэр төр дүүлчлэх тийм олон нийтийн байгууллага зохион байгуулдаг. Тийм. За баярлалаа. За хэвлийнхэндээ баярлалаа. Засгийн газрын хуралдааны мэдээлэл үүгээр өндөрлж байна.